Савхан аймгийн Баян хайрхан сумын бүх аймгийн Начин Батбаярын сондож явуулаа. За тэр барьцгүй зүүн талд Монгол явсарчтай сандаж явын барилдаан байна. Савхан аймгийн Баян хайрхан сумын Завхан дайын дэвчээний бүх аймгийн Начин Батбаярын сандаж яв хоёр давлаа. Барьцгүй сая зүүн талд авсараад авсан. За зүүн дээрээс толгой зөрүүлээ Вандан зэрэг аймгийн Начин сондож яв хоёр юм барилдаа. За Отгонбаатар арсланг амлсан байхандаа гарч ирж харагдаж байна. Болгоны Отгонбаатар нэлээ амд очлогоо доошоос харагдаж байсан. За давхар дээрээс сэжиж түрээд Завхан аймгийн Баян хайрхан сумын аймгийн Начин Батбаярын сондож улсын Начин Вандан зэрэг гурвууллаа. За Самья хот Начин аймгийн Отгонбаатарыг амлсан юм байна. За баруун дээрээс дайрцсан. Сондож. Зүүн талаар амзуулж өрөлдөх юм байна да. Юу гэх юм бэ л да. За дахиад атлаа дутуудлаа. Голдоо төрөөд хөөсөн шүү. Яа дата мордсон. Аваргын тэр баруун дахиад хавирсан. Хавраад. Дата мөргөлөө голдоо. Яа. Тийм ээ хангаа авраг арай төрүүлж муудаад байсан юм. За Завхан худлаа байх гэж утсан юм байна шүү дээ. Аймгийн Начин сондож улсын авраг хангайгаар дөрөв давлаа үзэгчтэй. Яа. Сондож бэлтгэл өдр сайн байна. Сайн байна. Ер нь бас гайгүй залуу тий. За аваргаас адис аваад Ингэж мөн ажиллаж энэ давхар мэхээр ингэж хайна гэдэг чинь тий. золгооны нэг мэх тий. Нэг мордоод. Хоёр дахь нь хавраад. Голдож мөргөж. Гурван төр илтээ өхөөлдөө дөрөв. Тав дээр дайраад. Завхан аймгийн Баян хайрхан сум Риад Хилчин биен тамир спортын гороо Завхан дайын дэвжээ топ Нобель тур компани Миг группийн бүх аймгийн Начин сондож улсын авраг хангайгаар давлаа да. За ер нь энэ том аврагыг одоо давсан хүн ч одоо дээшээгээр барилдаад байна да. Ер нь нэг зориг нь орохороо ер нь амар барилддаг шүү энэ залуу. Нэг хүний тэнгэр онгоочход бас. Тий. Явна штэ. За ихний том зэнцээс болсон шүү. Улсын авраг хангайтай 43 минут барилдаад авсан байна. Хангаа аврагыг одоо дөрвийн даван дуунчна гэж хинч. Хин цаанах вэ? Хин одоо аймгийн Начин дуунна гэж одоо бодох вэ тийм ээ? Дархаа аврагын төлөө барилдаж байгаа юм шүү дээ. Гэтэ ягаад ч үйл хамаа долоогоод сулраад эхэлсэн юм аа. Ер нь аврагын үед тэгээд хамгийн дөрөв 5-ын доон төв дөрвслаа. За энд Баян хонгор аймгийн хүрээ амарлсан бариад Монгол Ван компани бүх цэргэн арслан ганц зургийн жамбалдарж улсын харцаг золбоогоор тавдавж Монгол улсын Начин цолны явуулсыг хангаж байна. 1989 онд төрсэн 37 наснда цэргэн арслан жамбалдарж 3 дахь удаагаан 4-5-ын доон золбоогоор тавдавж Монгол улсын Начин цолд дөрж байна. За энэ тарин Завхан аймгийн Баян хайрхан сум Риад Хилчин спортын орооны бүх аймгийн Начин сондож улсын зан сэркэр тавдавж Монгол улсын Начин цолыг 22 наснда хүртэж байна. Аймгийн Начин цолноос улсын Начин болоод тугаан төрлөө 2004 онд төрсэн аймгийн Начин сондож. За 4-ийн доонд улсын авраг хангайгаа өвдөгчөр одолж улсын цолны бослогоо одоо хангах баталбараа биелүүллээ. Олон жил сайн барилдах нэ. 22 наснда улсын цолд төрлөө дээ. Анхудаа барилдаж байгаа. Анхудаага улсын баяр нааданд барилдаж байгаа. За аймгийн улсын шилдэг цолтнууд авраг арслангууд бас дөрөв даваанд их нуурлаа хөндлөлтүүл шууд гинэ барьснаас голлож дайраад мэхээгүүцэх шиг харагдлаа. За барьцны маргаан байсан болоо да сундууж авд ихгүй хүлээгээд байна. За бүтэн бичлэгийг харахгүй болч одоо мэдэх юм зүг байна. Зөвхөн сойр хөрөлтөө зогсоосон. 3 жил дараалал шүү дээ. Тэглээ. 3 дахь цол нь харцаг цол. Байлаа 3 жилийн цол нь. Хоёр гараа илүү ус атгсан гэдэг юм биш үү? Өөр одоо ямар асуудал байх юм бол цаан сундууж бас өвдөлчихсөн байж магадгүй юм болоод. За ачиргал даваа нэм Начин бас осч. Начин болгож ирсэн мөхтөө.
Өсвөл та. Тэр цаана Амгаланбаатар таазаа шидсэн энэ Сундуужовын Өвдөгцсөн юм шүү дээ. өвдөг бол баг. Бусдаар бол одоо илүүсний өрцөн дээр тодорхой хэмжээнд тодорхой хугацаанд бол гараа холбоод явж болно. Тэ сэлбэхийн өмнө тэ. Баруун талын камер үл харахаар юм байна да. Тэр цэцэг саагаар ороо явчихсан юм байна. Яг саний харуулдаг үнцгийн эсрэгтлийн үнцэг. Тэ. Надаа эндээс л харагдсан болохоор юм да. Баруун өвдөг хүрсэн үгүй юу? За хүрсэн юм байна шүү. Энд бол Амгаланбаатарыг авсаархан бас ингэж Синжигний барьцсан дээрээ сонгодоод голлож дайруулахыг бас хараагүй их удсан байна. Аргагүй сайн бэлдэж ирсэн юм байна. Аймгийн начин Сундуужав. Эдлийн өнцгөөс харцгаая. за энд л хүрсэн юм уу гэж харагдаад байгаа юм да. Тэгээд яг бас гутлынх нь хоншоор дээр Тий. тэглээд Синжигний барьцаа яг уу барилдааныг нь одоо алдааг нь өөлж дүгнэх нь ч одоо юу юм. Синжигний барьцаа баг зэрэг түлхэж өглөгөө нэг тийм гар нугараад. баруун гарын барьцаа яа. Тий, баруун гарын барьцаа илүү сайн төлөхөд одоо Содомдор Жарслангийн хонготой байдаг шүү дээ. Синжигний барьцаа одоо Орхон баяр Арслангийн хонготой байдаг. Ер нь тэгээд үндсэн чанар бол Синжигэд дарж өгсөн. Тий. Сумын газар оргон хонгодооч гэсэн. Синжиг дарж ижил. Нэг таацтай амжилттай болж байгаа юм л да. Чиний росын нэгэн хөдөлгөөнд хангаад байгаа аймгийн хөдөлсөн Амгаланбаатар аймгийн нэгэн Сундуужав хоёрын барилдааны дахин барилдуулж байгаа. Дахин барилдаа. Баруун морийн гомбол тайлбарлаж хоёр залуу хүчний барилдааныг дахин барилдуулахыг зарлаа. За хэцүү л шийдвэр байна тэгээд. Хаана гэж үтсэн байна хоёр их барилдааныг. Хоёр аймгийн аймгийн нэгэн хоёр юм харгүй одоо дахиад сайхан Улсын ор хангаатай байсан барилдаан дээр л айхтар хогд харагдсан шүү. Хангааргаас 4 дээр унна гэж ямар ч үнэтэй таарсан. Туулаад гарах болов гэж бодож байсан. харагдаад байсан. Өдөршил өргөн хавцуудын төвлөсөн гэж таамаглалаа шиг байна. Шууд санал тохиролцоод Илгүү Синжигний барьцсан дээрээс барилдаан эхэлж байгаа юм байна. Ерөнхийдөө Сундуужав бол их тийм чигээрээдөө барьтай бүх шүү. Ихцээр их айхтар барь гаргадаг. Мэхэн дээрээ бэраа гаргаж чаддаг, хурдаа гаргаж чаддаг, их хурдтай, тесрэлттэй бүх. Тэгээ хоёр тийшээ нэг хазаачул хэрнэ гэж яхаа гэмтэй юм шиг харагдтiin. Багасаа барилж байгааг харахад голдуу хүний чинь ер нь хөндөй хийрүүлээд барьдчихад байгаа л харагддаг л да барилдаанууд нь бол. Ер нь ихэнх хөрслөгчөө бол хөндөй аваа явчихж байгаа харагддээ шүү. Сая янгаа харга дээр ч гэсэн тэгээд арайч авраг гэдэг шиг хийрүүлж барьдахгүй болоо гэсэн тэгээд барьдаж байдаг шүү. Ер нь бас Улаанбаатар хотод ирээд энэ улсын алдар цогтой бүчүүдтэй хамт бэлтгэл хийгээд удаагүй. 4 жил орчим болж байгаа юм болоо да. Одоо хуучин Даян дэвжээ, Завхан Даян дэвжээ гэж нийлэх юм. Даян дэвжээн дээр одоо Батнасангийн гончигдан багаар улсын начин Чимэд банд нарын удирдлагаар бэлтгэл сургалтаа хийгээд Гончгийг л яг дагсвал. Тий. Тэгээд чөлөө төхний спортоор бас давхар бэлтгэл сургалтаа хийгээд одоо Сумын зан төвшин төр тэмүүлтэй бөхчүүлтэй хамт бэлтгэл сургалтаа хийж байсан юм залуу. 22 онд л Баян хонгорт улсын ойрголоход 18 мөнгө авч ирсэн. Тэгэд ер нь бол шууд хөдөөнөөс орж ирээд. Тэгэхдээ яг өмнө улсын орд барилсан шүү дээ. 17 18-нд хуулийн 16 17 хуулинд нь барилсан. Тэгэхдээ 23 дуу орсон. Тэгээ яг тэр 18 дээр бол их сайн барилдаж 2 унаатай. Авжсэн төгс жаргалд унсан. Нөгөөтгний Бикарис гээд одоо барилдгаа болцсон юм байна. Баян үл. Жижиг шарн Казахстанд байгаа. Тэр нь унчижсэн гар ачуулаад. Тэгээд бусдыг нэр бүгдийг нь барьдаал хөндөд барьдаа явчихсан. Ганцэргийн төгс жаргал баруун донгоруулсан баха. Төгс жаргал унаагүй төрүүлж ирсэн. Сэлэнгийн. Монгол Улсын гавь тамирчин Цэрэнбаатарын цогтойр багшийн удирдлагаар бэлтгэл сургалтаа чөлөө төхний хон бэлтгэлийг хийдэг. Аргууд агтаам дээр Наранбаатар гавьяатын бас удирдлагаар бэлтгэл сургалтаа хийдэг ийм залуу. За цаатлын барилдаа. Эхний хоёр золгоо, эхний энэ одоо дан золгоонууд дээр бол бас их тамиртай. Яваад үздэг залуу байлээ. Аймгийн начин Сундуужавын хувьд. Ерөн сэгсэрт юм хэлээ шүү. Бяртаа хүмүүс байж л байдгүйс энэ мэхэн дээрээ бяраа гаргадаг ийм бөхөөлөр нэх цөөхөндөө. Ер нь үндсэн бол зүүн юм уу гэж харагдаад идэв шүү дээ. Сундуужав чинь. Гар талж байгааг нь харахаар бол баруун талтай юм шиг. Тий. Хонгоцжоог нь харахад бол баруун талтай бүх шиг харагддаг. Аймгийн урт зарслан Амгаланбаатар аймгийн начин Сундуужав нарын барилдаан баруун талаараа дан золгоод барилдаа эхэлсэн. Ганцхан шууд энэ барьцыг сэгсэрч халаад байран дээр шахаа татлаа. Баруун талаач ерөн сугдвал дахиад зүтгээд явах бах.
Амгаланбаатар тулдаал ер нь саяны сэгсрээ дайралтууд дээр үлдэж байна шүү. 10 гарын барьц яг илүүсний их зурдаас тосоод атгачихсан байрлалтай. Барилдаа үргэлжилж байна. Зүүдлийнхэн сугыг их сайн дарж хавчиж мэдэрч байна да. Тоогдоо тагамдлаа. За нэр амгалангаас өөрөө ч бас хэцүү юм биш үү. Ер нь л үерээ ус шиг аваа явчих гэдэг харлан биш үү. Сайн нь бол сайн, гэхдээ бүр итгээд сайн биш өнөөдөр бол. Сондож юу? Хавар Улс аймгийн алдар цолтой бүхэн барилдаанд гişвгийн дөрвч шалгарч үлдээ. Түүний ард дээр НТВ телевизээс одоо бүтээдэг бүхэн өрөө нэвтрүүлэгт Монгол Улсын гавьяа засгалжуулагч Бүдээ Озрын Адиаг хуугч орж зочноор ирж оролцсон. Адиаг хуугч тэрхүү нэвтрүүлэгтэр бол ер нь Сундууж авыг их л өндөрөөр үнэлээд ийм сайхан барилдж байгаа бүх улсын баяр наадамдаа шууд барилдсан дээр байхаа гэсэн утгатай зүйлийг ярьж байсан. Бас Хашир багшийн хувьд харж дүгнсэн зүйл байсан байх. Улсын цолны болцол хангаад байгаа шинэ мянганы хүчтнүүдийн барилдаан эхэллээ. Баруун талдаа мушигдаа. Баруун талдаа дарсан талд нь ганцхан дарж мушгаад Завхан аймгийн Баян хайрхан сумын яриад Завхан даян бүхийн дэвжээ. Хилчинбийн тамир спортороо Миг даатгал компани бүх аймгийн начин Сундууж ав аймгийн хурцарслан Амгаланбаатараар 6 давж Монгол улсын харцаг золны болцлыг хангалаа. Бүжтгэн барилдааны 4-ийн даваанд улсын аварга хангааг давхад нь Завхан нутгийн хүү хаашаа тэмүүлнэ вэ гэж ярьж байсан. Харцаг зол руу тэмүүлж байсан юм байна. Зааны даваанд 22 наснда босч барилдах нь дээ. Их тамир гаргаа дараас усан дарсан тал руу мөрлж дагуулж мушгаад давлаа. Ерөн ч өөртөө итгэлтэй зоргийг хиймэр дагнаа гэдэг үндэсний бүхэнд байдаг. Яг л сайхан хиймэртэй зоригтой барилдааныг үзүүллээ. За Ролагын даун ер нь дахиад онох хата. Гэр нөгөө Жимми чи хөвлөлж байдаг. Ролагын дауны барилдаа харсан чинь 2004 оны улсын харьцаа хөрвүүлжвийн амжилтыг ингээд давтаж байна уу? тийм байна. Аймгийн наашаас олцоолсон байхгүй. Өөр бол байхгүй. Бошоо. За зүүн гартлаараа давуу хулаа бариад авсандаа. Толгой сугандгаар зөрүүлээ гойдож магадгүй зүгээр гойдсангүй эргээд хуучин барьсандаа шилжлээ. За түрээ төсөндөө сондож өрөөд явсан суглаад мушгсан давлаа. За улсын зааны болцол хангалаа. Завхан аймгийн Баян хайрхан сум яриата Завхан даян дэвчээний бөхөө аймгийн Чинбатбаарын Сандойжов улсын орсон оюун болдоор долоод авч Монгол улсын заан цолны болцлыг хангалаа. За аймгийн Чин цолноос заан цол өрнө гэдэг мөн сайхан л одоо тохиол юм да. Одоо тэгээ 8-ын даваа гэж хайхтар даваа хүлээж байгаа. Бас гари цолны төлөө барилдан. За одтой хэмэртэй сайхан барилдаж төрийн бас л өндөр цолтныг нэ дороод ирлээ те. Улсын арслан содномдорж улсын өсгөлөрний чин ингэсэр улнарын барилдаанд өргөлжилж байна. За ингээд мөргөө түрээ дайрсан мөргөө баруун сугны барьсавсан. За эндээ сугдаж мушиг түрээд давлаа. Тархаавраг Батсүрийн хувьд бол сүүлийн 15 жилийн хөдөлмөрөөр энэ өндөр даваанд ам авах эрхийг өөрийн болгож хөдөлмөрч чадсан бас нэг үр шимэн иймэрхүү байдлаар ирдэгэ гэдгийг бас нэг наадмаар баталж байна. За тэгээд эдгээр үлдсэн 3 хос барилдаанаас хинэн дараагийн дархан одоо Тархаавраг Батсүрийг залгаж хинэн Монгол төрийн наадмыг удирдах чиглүүлж залж барилдах уу гэдгийг шийдэх чухал барилдаанууд эхэллээ. Зүүн талдаа сугдаад суйллаа. Суйлаад хойноос нь хөөж мордоод мэхэг үзээлээ. Их л төвгүүхэн 8-ын даваа гэтлгэж их шүгийн дөрөвт Сэлэнг аймгийн Цагаан нуур сумын харьяат Алдар спортороо Апу хувьцаат компани Атар трейд компани бүх Монгол улсын арслан баяр сайхны орхон баяр шалгаран үлдлээ. Аймгийн ачныг нь авчихъя гэд амаа аваад явсан Монгол улсын арслан баяр сайхны орхон баяр улсын заан цолны уулзалт хангаад байсан аймгийн ачин Сундууж авыг давж их шүгийн дөрөвтийн хөө шалгаран үлдэж байна. Төвгүүхэн сууллаа. Ардын явсгалын 101 жилийн баяр наадам тэргүүн байрын төлөө шалгарч үлдэж байсан баяр сайхны орхон баяр арслангийн барилдааны удаашруулалтыг хамтдаа харцгаая. Өөрийн дархан зүүн талаас сугдаж суйлах мэхээ игээд араар нь гიშгэж түрээд давлаа. Өмнөх даваануудад харагдсан тэр галтай эрмэг
Тэр дайчин барилдаан сундууж аваас гарсангүй. За тэгээ залуучуудын бүх аваргын түүж хаяад дэд аврагт номж хаяа. Тэглээ. Оюун булдыг хаяад Сэрикийг хаяад бас нэг аваргыг хайсан да. Энийг ярьчлаа. Амгалан Баатар аваргыг хайсан тий. Тэгсэн. Тэгээ дэд аварга орхон баяртанд ирж дахин буулгалаа.